Бүгдэн дээр нь 10 оноо өгөхөр амар тэнэг авах та. За ингээд өглөө өдөр арай минь ээлжид хоолны бичлэгтээ хатаа марил. Өнөөдөр бүгдээрээ 5 төрлийн тирамису хийж байна. Тийм болохоор бичлэгээ дуусгал үзээд надтай хамт байгаарай. Ямар төрлийн тирамису хийх вэ гэхээр манго байгаа. Манготой тирамису. Тэгээд бидний хаалаа өнөр хэрэглээд үлдсэн Орео байгаа. Ореотой тирамису, мэдээж энгийн тирамису, бисквиттэй тирамису, хамгийн сүүлийнх нь болохоор матчатай. Нэг юм дөрвөлжин бокс нь нэг өндөгний шар орно гэсэн. Тэгэхээр бидэнд 5 ширхэг өндөгний шар хэрэгтэй. Бидэнд 5 ширхэг өндөг маань байна. 150 г элсэн сахар байна. Нэг өндөгний шар нь 30 г элсэн сахараа гэж төсөөлж болно. Халаасан усны дээр өндгөө ингэж хайлуулах. Build a snowman. Одоо бидний бэлдэх зүйл болохоор whipping cream хийн. Би нэг хэдэн грамм гэдгийг мэдэхгүй байна. Ямар тач их орох баха гэж бодоод их хийж. Ваниль, ингээ манай whipping cream маань бэлэн болсон байна. Энэ бол хамгийн чухал орчин. Скрипоны чиз. Баас шиг гарч ирдээ надад хардаг. Одоо whipping cream-ээ хуваагаад хийчих. Үндсэн крем маань гараад ирсэн. Талыг нь тастаа тэнд тавьчлаа. Одоо бүгдээрээ энгийн тирамису гээгээд бусдыг нь болохоор эндээсээ баг тастаад амлыг нь орлоо яваа гэсэн. За хэлцгээе. Тирамисуны юм бокс энэ байна. Энэ болохоор lady finger. Одоо бүгдээрээ copy. Би болохоор copy-г аваад ирсэн байна. Lady finger. Ингээд би том болоод кафе ажиллах юм бол намайг үздэг хэдтэй би 50% хөнгөлөлт үзүүн. 손처럼 다가온
Энгийн тирамису маань болохоор нэг иймэрхүү харагдана. Одоо бүгдээрээ дараагийнх нь юу байх вэ гэхээр нугцаа, малцаа, матча. Би матчага нэр эндээс жоохон тастаад нугцаанаас хийгээд нугцаа. За дараагийнх нь юу вэ гэхээр дараагийнх нь манго эцгээ. Окей. Манай манго. Жохон тарамтай харагдаж магадгүй амттай. Одоо хамгийн хэцүү хоёр юм л. Хийж чаднаа. За ингээд манай кукитэй. Харж байвал ингээд доор нь куки байгаа заяа. Одоо хамгийн хэцүү Орео. Ореого кукиг нь кремнээс нь салгаа бэлдчихнэ. Сүүлийн үеийн залуучууд ер нь хоол хийхээ болсон байна тий. Надаас бусдна. Одоо энийг би ингээд өөрөлдөж түрээдээ заяа. Ореоныхоо бичээнийг өөрүүлчлээ. Энэ хоёрыг холиод тэгээ ер нь бол Ореоны амт болж байна. Найдаж байна. Энэ удаа гэдэг lady finger биш, Ореог ашиглах гэж. За ингээд ерөнхийд 5 бокс маань бэлэн болсон байна. Энэ болохоор Орео, тэгээд энэ болохоор бисквит. Тэгээд энэ болохоор манго, энэ болохоор матча, тэгээд энэ болохоор энгийн тирамису. Одоо бүгдээрээ чимэглээд эхлээд бүгдээрээ матчага маань бэлэн байна. Ингээд сурчлагаанд орж ирэн штэ. Манай KitKat-ыг сонгоорой гэл. Манай матча ингээд бэлэн болсон байна. Энд тавьчих. Ваа. Солиоруулаад байгаа юм шиг энэ бүр. Юун тэр кафенуудын зардаг. Ёо. Вау. Вау.
Тэгээ бүгдээрээ энүүгээр чимэглээд үзье. Хөөрхөн болох. Вау! Ini mango. Mangoтэй бэлэн боллоо. Оо. За ингээ манай хамгийн сүүлийн хувцас юу? Миний бод яг тийм төсөөлж байгаа чимэглэл болохоор энэ ихгүй юу? Би сая энийг харуулад байсан шүү дээ. Дотроо юм жижигэн бичэнтэй болохоор ингэж түрхэд болохгүй мөлий. Тэгээд би сая таган дээр нь хийгээд хөлдөөж үзсэн. Тэгээ болсон байна уу хараад. Ямар ч тач хөлдчихэж ингээд. Энэ яг хിവэрэ гарч ирэхгүй бол тэгээ хэдүүлээ фэлдчихлээ л гэсэн үг. Оо, энэ дээр бол фэлдчихлээ guys. Ингээд үзье. Хэдүүлээ 10 шиг хийж үзье. Энэ бол фейл юм байна уу? Ингээд манай капены бэлэн болсон. Энэ матчатай, энд болохоор бисквиттэй, энэ болохоор манготой. Тэгээд энгийн тирамису байна. Энэ болохоор ореотой. Одоо бүгдээрээ амтлаад үзье. Гэхдээ энэ бүр амар хайрын санагдаад ах юм. Идмээргүй ах юм. Яах вэ? Яаж идэх вэ? За тэгэл та нарын хүслээр идээ да. Вау. Басын. 10-аас 10. Дараагийнх нь хэдүүлээ ореотойгоо идэж үзье. Окей. Харагдах бай. Тиймэрхүү. Ойлгомжтой 10-аас 10. Таны талтай. Манго. Вау. Манготайгаа идэх гэж байна. Sexy food. I love French fried chicken halal food. Wow. Энэ манго жинхэнэ манго болохоор амар гоё юм гэж. Бүгдэн дээр нь 10 оноо өгөхөр амар тэнэг авах та. Тэгээ энэ дээр заяа. 10-аас 11. Саянаас фэлдэж энийг нэг хийсэн. Ямар ч тааш идээд үзье да. Араас 7 хэтэрхэж хэлээ. Хамгийн дуртай матча. 미쳤네. төсөөсний бодвол тийм гоё болж биш. Хэтрийг маачаа хийсэн юм шиг байна.
Эсвэл би ингээд баахан юм чихэрлэг мэдрээд байгаа болоход тэгээд байгаа юм лов. 10-аас 8 үгтэй. За ингээд надтай хамт 5 төрлийн кек хийсэн. Ингээд 5 төрлийн тирамису хийхэд надтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа. За ингээд дагаж хийгээд идээд үзээрэй. Тэгээд дараагийн бичлэг дээр би халуунаатай мукбан хийх болно. Тийм болохоор бидэнтэй хамтгаарай. TV9. Subscribe дараагийн жижигхэн